$56 сая төгрөгийн өмнөхний үнэт хэдлэл алдагдсан хулгайн хэргийг илрүүллээ. Зам тээврийн ослоор нийслэлд нэг орон нутгийн замд 10 иргэн амь насаа алджээ. Дүүжин зам тээврийн угсралтын ажил энэ сард эхэлнэ. Нийслэлийн хэмжээнд 2790 тонн давс 5138 тонн бодисын нөөцтэй байна. Энэ сард олон жилийн дунджаас илүү дулаан байх нь шар усны үерийн эрсдэл дагуулж байна. Бээжин Улаанбаатар Москва чиглэлийн галт хэрэг дахин явж эхлэх үү. Ice Globe-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Цагдаагийн байгууллага 56 сая төгрөгийн үнэхүй үнэт хэдлэл алдагдсан хэргийг илрүүллээ. Тодорхойлбол Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг үнэт хэдлийн дэлгүүрт тусгай зориултын техник хэрэгсэл ашиглан цонхны хамгаалалтыг эвдэж алт монитын эмэг бүгж зүйлт зэргийг хулгайлсан хэрэг бүртгэгдсэн. Хэргийн мөрөөр тус дүүргийн цагдаагийн газрын 1-р хилцээ албагчид ажиллаж 30 настай эрэгтэй бэ гихч үйлдсэн болохыг тогтоон баривчилсан байна. Түүнд эрүүгийн хуулийн 8 зүйл ангаар ял оногдуулах бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Баяр амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад 10,000 гаруй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс 470 гаруй гэмт хэргийн шинжтэй байсан бол 2000 орчим нь зам тээврийн ослын, 300 орчим нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, 800 гаруй гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл байжээ. Мөн зөрчлийн шинжтэй 3915 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Баярын өдрүүдэд зам тээврийн ослоор нийслэлд нэг орон нутгийн замд 10 иргэн амь насаа алдаж 41 хүн гэмтэж бэртжээ. Тийм зам гэлтгөө бас нийслэлийн хэмжээнд одоо бас замын нөхцөл байдал бол шашны нийгэм 2 өдрүүдэд бас нэлээдгүй хөдөлгөөний ачаал бол ихтэй байсан. Цагдаагийн байгууллагаас бол одоо хөдөлгөөний ачаал авж байгаа тэр хэсэг дээр бол илүү одоо хүн хүчээр төвлөрүүлээд ингэж ажиллах зохион байгуулалт хийх одоо бусад байдлаар нэмэлт хүч оролцуулах гэдэг чим ийм байдлаар зохион байгуулалт арга хэмжээнд төгөл нэлээдгүй авч ажилласан. За яг зүгээр баяр амралтын өдрүүдэд бол зам тээврийн ослотой холбоотойгоор одоо нийслэлд бол нэг за орон нутгийн замд бол нийт одоо 10 иргэн насварсан гэсэн ийм одоо тохиолдол бүрдэгдсэн байна. Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралт энэ сард эхлэх гэж байна. Төслийн хүрээнд хамрагдах газар талбайг чөлөөлжээ. Эхний ээлжинд төслийн 20 дугаар шугам болох Яармаг Арцат өнөр хороол чиглэлийн техник эдийн засгийн үндэслэлийг баталж 2 буудал 19 тулгуур баганы холбогч анкорыг Франц улсаас хүлээж авсан байна. 2 буудлын тоног төхөөрөмж болон Т1-ээс Т8 тулгуур багныг эх 4-р сард хүлээж авах бөгөөд хүн тээвэрлэх кабиныг мөн үйлдвэрлэж эхлэх юм байна. Дүүжин замын тээврийн байгууламжид Европын холбооны хүн тээвэрлэх зориулалттай аюулгүй байдлын шаардлага бүхий 15 багц стандартыг мөрдөх бөгөөд тус стандартыг МНС болгож баталжээ. Баярын өдрүүдэд Орсон цасыг цэвэрлэх үүссэн халтаргаа гулгааг арилгахад 36 байгууллагын 360 гаруй машин техник, 1200 гаруй зам талбайн үйлчилгээний ажилтан ажиллажээ. Мөн уг ажилд тусгай зориулалтын 424 тонн давс, 564 тонн бодис зарцуулсан байна. Одоо нийслэлийн хэмжээнд нийт 2790 тонн давс, 5138 тонн бодис нөөцөд үлджээ. Өнөөдрийн байдлаар Өксүр, Уруу болон Авт замын эргэлт сүүдэр газрын байршлуудад давс бодис цацах ажил үргэлжилж байна. Манай орны нийт газар нутгийн 50 орчим хувь нь цасан бүрхүүлтэй байна. Өмнө жилүүдээс бага цасан бүрхүүлтэй хэдий ч олон жилийн дунджаас дулаарах төлөвтэй байгаа нь шар усны үеийн эрсдлийн түвшинг нэмэгдүүлж байна. За өмнөх жилүүдтэй харьцуулах юм бол шар усны үеэр нь бол одоогор өмнөх жилүүдэд харьцуулахад багчлаа. Ялангуяа одоо томоохон гол мөрний дагуу нутгалдаг одоо айл төрхүүд ер нь бол шар усны үеэс сэрэмжтэй байсан дээр Бээжин Улаанбаатар Москва чиглэлийн галт хэргийг эргэн сэргээхээр оролдож байна. Энэ хүрээнд Хятадын талаас өнгөрсөн сарын 25-наас энэ сарын 11-ний хүртэлх хугацаанд туршилтын галт хэргийг явуулж эхлээд байна. Галт хэрэг унтлагын болон нийтийн мөн ачааны болон цахилгаан үйлдвэрлэлийн гэсэн 12 вагоноос бүрджээ. Нэмж мэдээлэхэд өнгөрсөн 12 дугаар сард Хятадын Хэлүнжан тосгоноос Оросын Приморскийн хязгаарын Гродеково хот хүртэлх чиглэлийг байнгын ажиллагаатай болгоод байгаа юм а. Харин одоо Бээжин Улаанбаатар Москва чиглэлийн галт хэрэг ажиллагаанд орох хэсэг нь уг туршилтаас шалтгааллах юм байна. Ice Globe-ийн цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.
байна.